Тэгэхээр нөгөө өөрийгөө гихгүй олонтой ингээ аваа явж байгаа чинь харилцан хооллоод иш нэг тий. Яг үнэ. Тэгээд тэр үн төлбөргүй гэдэг чинь өөрөө үн цэнгүй болгочоод идэм байх. Хүний хариуцлага өргөх байна тий. Саад хүн бас. Одоо тэр хүн надад сая төгрөг өгсөн бол надад сая төгрөгийн дайтай юм авах гээд нэг гоё нүдэн бүлтийгээл амар хөөрхөн харах нь шүү дээ тий. Тэгэхгүй ингээд огт мөнгө төлөөгүй учраас миний үг бол ямар ч үн цэнгүй байгаа байхгүй. Нэг хүн яг 4 саяын төлбөртэй сургалтанд суучаад юу ойлгосон бэ гэсэн чинь мөнгө ухаалаг засцуулах ёстой юм байна гэдгийг бүр яасан махантаа шингэтэй ойлголоо гэж байгаа юм. Сайн байцгаана өрх юмд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За ганцхан минут хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкастын ээлж дугаар үзэг сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За Хөхтөнгөр радио 82.9 119 FM радиогоор явж байна. За мөн YouTube сувг, Facebook-ээр за мөн Монголын үндэсний телевизийн гэр бүл сувг гэх мэт одоо олон нийтэд хүрч байгаа. За өнөөдөр миний зочноор сонирхолтой зочин ирсэн. За зочин маань бол Ганбатын Сарангуй. За хов хүний хөгжлийн багш эдэг ийм үзэсгэлэнтэй сайхан одонтой ээж хүрэлцэн ирсэн. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Маш том хүндэтгэл. Тэгээд одоо ирсэндээ ч итгэхгүй байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд 2 сар хүлээсний эцэст ингээд орж байгаадаа үнэхээр их баяртай байна. Урьсанд баярлалаа. За би Сараага гээд одоо сошиал хөгжсөн тийм ингээд олон нийт бас мэдээл авч байна. Facebook-ээс ингээд олж харж исэн зочноо. Тэгээ ямар сонирхолтой энэ залуу хүн ингээд маш их зүйлийг сурж мэдэх гээд ингээд хичээдэг, хүмүүстэй нэгэ хуваалцдаг, ямар мундаг дайчин эмэгтэй. Өөрөө ч н одоо залуу хүүхдэл гэж харлаа л да. Анх тэгээ танилцаад ингээд уулзаад дөрөв маамаа гэж, одонтой ээж гэж сонсоод тий бүр их бахархал төрсөө. За ингээд маамаагаа орхон гаргана, гэр бүлээ зохицуулна, энэний хажуугаар сурж босорж өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол бас дайчин чанартай эмэгтэй байна гэж өөрөө ч бахархаж байгаа. Сараа маань хаан төрж өссөн, айлын хиддэх охин. За ер нь бол үндсэн мэрэгчлээ өөрийнхөө хүсэж багтаа мөрөөжсөн мэрэгчлээ эзэмшиж чадсан уу? За энэ талаараа танилцуулаач. Тэг хүн болгон асуудаг асуулт ч гэсэн бас энэ бол бас тий хариулжээ гэж бодлоо. За багтаа ер нь бол манай аав ээж хоёр бол тийм ийм мэрэгчлээ бол тийм мэрэгчлээ бол гэж намайг бол шахаж хаардаагүй. Би өөрөө л ерөнхийдөө бол нэг юм бие даасан одоо ингээд нэг хүүхдтэй шүү дээ мөрөөрөө гэдэг тийм охин байлаа. 2 ах нэг эрэгтэйtүүдтэй 4 хүүхдийн айлын ганц охин байсан. Тэгээ ганц охины юугаар бол нэлээд их тахигдаж одоо тийм онцгой байр суурийг эзэлдэг байсан. Айлын ганц хайртай охин байсан. Тэгээд яг мэрэгжил сонгох үед яасан чинь нөгөө аав ээжээс асууж чи мэдэхгүй гээд манай аав ээж хоёр хоёулаа нөгөө дааврын зах дээр сэлбэг зардаг ийм ажил хийдэг байсан учраас одоо тэр боловсрол дээд сургууль мэрэгчлээ хэрхэн сонгох вэ? Энэ талаар ерөөсөө ямар ч мэдгэдэггүй байгаагүй. Тэгээ би нэг телевизэн реклам үзчихсэн чинь манай сургууль харагдаад ямар гоё мод тарьсан юм бэ? Гоё юм бэ? Нийшээ очие гээд. Тэгээ автагаа цуг очиад мэрэгчлээ сонгосон чинь нөгөө мэрэгчлүүдийг уншижсэн чинь компьютерийн програм хангамж гэхээр хүүх энэ ямар гоё сонсогддөг юм бэ гэхэд тэр мэрэгчлийг сонгоод ингээд суралцсан байгаа. За энэ мэрэгжил бол ерөөсөө нэрийг хараа сонгочихсон. Түүнээсээ багтаа болвол тий загвар өмсөгч, жүжигчин, сэтгэл зүйч, архитектур, зураач гэдэг ч юм уу. Ер нь бол тийм урлаг одоо уран сайхан мэдрэмж одоо сэтгэл зүй талаасаа ийм маш их сонирхолтой хүүхдтэй байсан. Одоо бодоход тэгэхээр мэрэгчлэрээ ол суралцаж чадаагүй. Тэгээд хожимдсан ч гэсэн одоо яг өөрийнхөө хүссэн мэрэгчлэрээ ингээ ажиллаж амьдарч байна. Яг үнэн бага насны нэг өөрийн юм онцлогоо мэдэрчгээр тэр ингээд одоо сүнс гэдэг шиг тийм өөрт байнга шивнээд байдаг аахгүй юу. Тэрийг уншил та, тэрийг хийл та гэл ер нь тийм би бас анх 10 дугаар ингээд төгсөөд Монгол бол хөдөөж хоорон учраас хөдөөж их сургуульд ороо. Нөхөө алдсахгүй гэдэг ингээд одоо томчуудынхаа зөвлөгөөгөөр одоо өчигдгөө дарамт шалтгаан очсон тийм сонголт хийж ирсэн. Дотоод зүрх маань бол урлаг тайртай байсан. Тэгээд гэрийнхэнтэй хэлэхгүй ингээд соёл урлагийн их сургуульд манай багын найз маск продакшн жүжигчин байсан. Наранбат гэдэг бид нар бамбууш гэж тогтдог байсан. Одоо Солонгос улсад ажил хөлмөлж байгаа. Тэр найз маань санал тавиад конкурс чинь ингээд гэрийнхэнтэй хэлэхгүй бүжгийн сургууль ингээд орж ирсэн. Тэгээ өөрөө яг ингээд өөрийгөө таниад байгаа хүн чинь яалч ингээд тэрлэг хөглөгдөд ит юм бэл. Тэ дотоодоо ингээд чанагдаад ит юм шиг байл. Хизээд эсрэхүү гэдэг нь л чухал болохоос. За өнөөдөр голчлон би Саратаага хов хүний хөгжлийн талаар ярилцсанаа. Би энэ талын зүйлийг олж хараад үнэхээр өөр чинь бас надад сонирхол татсан.
тэгээд өөрөө саналыг бас хүлээж авсан те дуртай ингээд ярилцъя хаа гэд хувь хүний хөгжил бол одоо баян хоосон албан тушаал нэлээ юм амжилттай явж байгаа хүн дээр яригддаг байсан. Одоо юу нөх вэ? Миний үед ч юу. Би нэг арай жоохон ахуулахад гэж байгаа. Энэ хүн өөртөө харьцаж ажилтдаг, өөрийгөө хөгжүүлдэг, дайчилдаг ийм учраас нэлээ юм хөрөнгөлөг, албан тушаал өндөр ийм маягаар байна гэж анзаардаг байсан. Одоо бол арай өөр төвшөнд ярьдаг болсон юм шиг байна. Хувь хүний хөгжлийн талаар. Та энэ талаар нэг ойлголт ялгаа заагийг гаргаж өгөөч. За ойлголоо. За хувийн хөгжил гэдэг нь ер нь хөгжих шаардлагатай юм уу тий? Хөгжих ёстой юм уу гэдэг асуудал гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ яалтчгүй нэг нь одоо 1-10 жилээс гарсан нэг найз маань амжилтанд хүрээд хүссэн мөрөөдснөө биелүүлээд ингээ явангууд тухайн хүн одоо шудраг тийм харьцуулалт үүсэж байгаа байхгүй. Тэгээ харьцуулалт үүсчингууд би ч гэсэн тэг гадаад ямаар штэ би ч гэсэн хүссэн амьдралаа бүтээмээр штэ гэдэг. Тэгэхээр яг тэр одоо ямар замаар яаж явчих уу гэдэг тэр мэдлэг нь байдаггүй. Тэр мэдлэгийг олж авах чин хүсэл байх юм бол тухайн хүн өөрийгөө хөгжүүлэх замнал руу орд юм байна. Тэгэхээр энэ хүсэлтэй холбоотой. Юу ч хүсэхгүй бол өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүй. Тэгэхээр өөрийгөө одоо хүслийг биелүүлж мөрөөдлийн амьдралаа бүтээ гэж бодож байгаа бол хөгжих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр хувь хүн өөрийгөө хөгжүүлснээр хүссэн амьдралаа бүтээх гэдэг. Энэ талаараа бол хүн бол одоо хувийн хөгжлийн замналдаа ордог гэж би ойлгосон. Мөрөөдөхөд мөнгө төлдөг гэдэг шиг чөлөөт үзэх хэрэгтэй юм биш үү? Энэ яагаад ингэв? Тэр яагаад вэ гэж одоо суусан тэнгээс явсан тэнгэн дээр гэдэг лөө тэрнтэй адилхан байна шүү дээ. Ордлох нөгөө эрэг талаас нь харж найз маань яагаад ахил төвшлөнд хөрөв? Яаж энэ амжилтанд хөрөв? Бүтээв те энэ харж бахархаж бараг даган дуурайж ингэж явж байна тийм үү? Энэ ойлгосноор яг үнэм ер нь бол хүмүүстэй ингээд энэ талаараа ингээд сонирхлоо хөөж та ингэж ажиллаж хагаад өөр дээрээ ингээд биелээ олоод ирэхээр бусад хүмүүстэй хуваалцахыг хүсэж эхэлсэн нөө. Төлөлцсөн хүмүүс байгаа шүү дээ. Ингээд наад чинь ингээд энэ 2026 онд халаад өгөндөө нэг сарын 1-ээс гिचээл суугаад байгаа шүү дээ. Яг үнэ. Энэ замнал руу яагаад орцсон бэ гэдэг асуулт ах шиг байна тий. Би өмнөх өөрийгөө харьцуулаад өөрийгөө ярих юм бол яг тийм Солонгос киноны гол дүр шиг л байсан байхгүй. Өрөвдөлтөй амьдрах юм бол хүмүүс намайг хайрлах юм байна гэж бодцсон. Тэгэд хамаг одоо тэр даалт угамсар манифест гэж өөртөө хамаг зовлон татаж чадсан. Бүр гайхалтайгаар тэг хүүхдүүд маань ч гэсэн олцсон одоо өвчин зовлон гэдэг ч юм уу тий гэр бүлийн асуудал гэдэг ч юм уу мөнгөгүй амьдрал хэцүү амьдрал бүх зүйлийг мэдрээд үдчихэж байгаа байхгүй. Тэгсэн чи хинч намайг хайрлаагүй байхгүй. Хинч хайрлаагүй. Би өөрийгөө ч хайрлаагүй. Би дуртай байдаг юм а ч идээгүй. Би өөрөө төлөө нэг ч удаа яваагүй. Тэгээ би ботсон байхгүй. Ингээд өгөх юм уу? Ингээд дуусчих юм уу? Яг тэр мөчөд би өөрийгөө хөгжүүлье. Энэ төвшөнд гарыг. Би өөрийнхөө амьдралыг бүтээе гэж эргэлт гарч ирсэн гэсэн үг. Тэрнээс хойш ерөнхийдөө бол тасралтгүй өөрийгөө хөгжүүлж байна. Тэгээ саяхан би бодоо сууж исэн чинь яг тэр хизээ эхэлвэ гэсэн чинь бүр 14 наснаас эхэлсэн юм байна. Би багтаа бүр ингээд тис өөр хүүхдээс аахгүй юу. Нилийн иршүүд хоёр ах нэг эрэгтэй дүүтэй твэг тоглоол тий. Годамжин нөгөө үеийнхэн хүүхдүүдийг сайхан зодоол. Хүүхдийн тоглоом. Тийм. Айлын ганц охин юм байж тий баг хүүгүүчиг тий. Одоогийн миний энэ царай бие авч яваа байдал бүр тис ондоо байсан. Тэгээ тэр өдөр ягаад ч юм надад одоо нэг юм ямар мэдрэмж ирсэн бэ гэхээр би нэг ярих гэж бодсон. Дурлал. За. Бүр ингээ ухаангуу дурлаад тэгээд өөрийн болгож чадаагүй. Тэрнээсээ болоод тэр сэтгэл хөдлөл буюу тэр нэг шунал биш тий. Тэр хүнийг өөрийн болгох гэсэн шунал. Тэгээд нууцаар очиж хаардаг ч юм уу тий. Тэгээд тэр анх удаа тэр сэтгэл хөдлөлийн хүчтэй мэдрэмжинд орсон. Тэгээ яасан бэ гэсэн чинь би өөрийнхөө сэтгэлийг татж чадсан байхгүй. Тэгвэл би энэ шунал хүсэл тий өөрийн болгох гэсэн энэ донтолтоосоо гарч чадж байгаа юм чинь би яагаад муухай ашаа засч болохгүй гэж тий иршүүд байдлаад засч болохгүй гэж бодоод би ч амар зодоонч байсан бас муухай хор хөхтэй тэрийг ингээ 2-4 жилийн хугацаанд өөрийгөө ингээ өөрчилж чадсан байхгүй. Одоо сэмхийнч байдаггүй гэх юм уу. Гих мэтчлийн 20 гаруй жил үргэлжилсэн байгаа нь бүр гайхалтай санагдсан. Ингээд өөрийгөө өөрчилж эхэлсэн хүн байгаамаа. Байнгын суралцах хүсэлтэй. Энэ юуны учир юм болчих вэ? Яагаад ингэж байгаа?
яагаад намайг тавгуутуулаад байгаа гэдэг мэдрэмжэнд үргэлж автдаг. Тэрийг өөрчилж байдаг. Мундаг байна. Өнөөдөр би болсон байна. Дотоод хүнтэйгээ маш сайн ингэж зөвлөлдөж чадчихжээ. Зөв буруу юу гэд магадгүй нэг талцсан хүн босоод ирвэл маш их зөрнө. Тэгэл нөгөө өмнөх байдлаасаа салж чадахгүй. Тэгэхээр Сарагийн хувьд бол маш сайн дотоод руу өнгөж जैन, ялгаа заагаа гаргаж जैन. Тэгээд хайж гээгээд сайн зан чанаруудыг өөртөө шингээж штэ. Олдмол зүйлийг гээж олж जैन. Бас эрэг хандлагаар өөрийгөө хөгжүүлж дахиж нөгөө одоо цэцгэлж байгаа мод чиглэл те өөрийгөө ургуулж штэ. Үндсэндээ муу навч мөчрөө гээгээд гэсэн үг. Шинчилж ургаж ял гэж би бол дотроо төсөөлж бодож байна л да. Тий. Ер нь тэгэхэд энэ явцад саад бэрхшээл тохиолдно. Бас зарим үсгэлээр унана. За арайч би энэ нөхцөл байдлаас гарч чадахгүй юм байна. Энэ байдлаа бол би арай засахад хэцүү юм байна. За ийм зүйл рүү бол өсөж мөрөө тэмүүлээд байдаг. Гэхдээ энэ бол арайч надад бас бүтэхгүй баха, чадахгүй баха гэх хүн нэг тийм шантрах үеуд гараад байдаг. Урьдчилан байдлаар үзээд үзээгүй төсөөллөөр ингэж хандаад байдаг. Ийм зүйлүүд тохиолж яваа. За энэ бол одоо мянган удаа тохиолдсон зүйл байгаа. Одоо ч гэсэн би яг ийм мэдрэмжтэй байгаа. Бас нэгэн зориг тавьсан яг тэр маань биелэх үг нь тодорхойгүй, давах үг нь тодорхойгүй. Гэхдээ би зориг тавьсан нэг ийм тодорхойгүй мэдрэмж байгаа байхгүй юу? Ирээдүйг надад харуулдаг бол би мэдчмээр штэ. Тий. Даанч мэдэгдэхгүй. Би нэг зүйлийн төлөө л яваад байгаа. Тэгэхээр энэ бэрхшээл гэдэг зүйлийг тэр дотроо живэх үү, намайг дотроо орох уу гэдэг шийдвэрийг гаргадаг юм байна зарим хүмүүс. Би өөрөө ч гэсэн гарч ирсэн. Орол, өөрт гээл нөгөө дотроо хідэн сарж ивэл тий. Гэхдээ одоо миний дадал зуршил буюу энэ бодлын одоо зуршил юу болсон бэхээр давна. Энэ бол сорил. Би даваад гарна. Цаана нь юу байгааг мэдхийн тулд давжээж мэдрэн гэдэг ч юм уу. Одоо анх удаага ингээд лекц тавих гад ч юм уу, их сургуультаа одоо тайзан дээр гарч жүжиг тоглох гад ч юм уу тий. Маш их айцтай. Тэгээ би жоохон нэг юм шиг байгаа. Бишээлийг давчаар юм хоббитэй болчт юм шиг байна. Зүгээр зориг тат ойлгож чаддсан юм байна бас. Тий. Зоригтой. Зоригтой орчих. Өнөөдөр ч гэсэн би бас айцтай ш тий. Ийм хүндтэй радио телевизэд ингээд бичлэгэнд орох гэж бас айжлаа байхгүй. Гэхдээ зүгээр би тэнийг зоригтой нэг чих булчирхаа ахгүй. Зүгээр орчдөг. Зүгээр байгаагаараа бай. Хийх юм а хий. Хүмүүс инээлдээ доголцсон ч хамаахгүй гэдэг. Ямар сандаа нэгдүгээр курсынхаа урлагийн үзлэгтэр ямар ч айгүй солонгостууд болж тэндээс эхэлж исэн. Өөртөө ихтэй дуулсан байж. Маш ихтэй дээ. Маш ихтэй. Алаад байна л гэдэг. Алаад байна гэсэн 99% солгоогоо байхгүй юу? Бүр гайхалтай байсан. Тэгээ түүнээс хойш бол байнгын одоо бишээл тулгарлаа. Би нэг яаж давах уу гэж боддог. Тэр нь үнэхээр гоё. Маш онцлог хүний хүмүүс ихэлтэй ухралт хийчдэг. Тэгээд жүжиглдэг, аргалдаг байхгүй юу. Ингээд үгээр болон үйлдэлээр амжихгүй, чадахгүй, бүтэхгүй гэсэн үгүүдээр. Эсвэргээрээ бол манай хүн бол амжаан, бүтээн тий ингээд даваад гарна гэсэн эдгээр зүйлсийг өөртөө дандаа хөвшүүлж явж шít. Тэгэхээр түрүүний миний асуултан дотор энэ зүйлсээ хүнтэй хуваалцахыг хүсэж байгаа байхгүй юу. Магадгүй бас 2 хүүхэд, 3 хүүхэд, 4 хүүхэд төрүүлээд ээж нар ингээд гэр хүүхэд гээд ингээд нөгөө өөрийгөө ингээд хаалганы цаана үлдээчих гээд байдаг. Тэгэхээр чи бол амьдралын хэм маяг үр хүүхдээ өсөж байгаа ч гэсэн хаалгаа цонхоо дийлгэж хатагшаашууд харилцаанд орж эхэлсэн байгаа байхгүй юу. Үеийнхнээсээ илүү хоцрохгүй тулд. Тэгээ ер нь энэ лекц унших коуч те одоо ингээд бид нар ингээд нэрлэдэг штэ. Энд чинь одоо нэлээд сайн яригддаг боллоо, өргөддөг болсон байна. Ингээд олны өмнө гараад анхны ингээд одоо лекц тавьж ирсэн мэдрэмж тийм айцтай байсан уу, хөгжилтэй байсан уу, алдаатай байсан уу? Анхныхаа одоо олонний өмнө гарч лекц тавьж ирсэн дурсамжаа хаваалцвал. За тэгээ оюутан байхад бол яг тэр оюутны үн дээр 400 гаруй оюутны өмнө тайзан дээр аягууд олсныг одоо анхных гэж ярьж болно. Албан ёсоор хүүхний хөгжлийн сургагч багш эхлэгч болчоод би сайн одлон нацагт ордын номын санд одоо 60-70 хүн цуглуулад манай ангийнхан тэр чиг дээрээ яг TEDx шиг гээ те ухаалал ойлголттой хуваалцсан. Тэнийг 10 минутын гэлтгэл. Тэгээ манай ангийнхан нөгөө нэг юуныхаа эндрийнхаа ар зогсож байгаа слайдаа үзүүлээл за энэ нь бол тийм, энэ нь бол тийм гэд ярьжсэн байхгүй. Тэгээ би өөрөө тэр сэдвийг сонгохдоо ч гэсэн бас бодож сонгосон. Би өөрийнхөө яг тэр аура, тэр энергийг өөртөө татах гад өөртөө итгэхтлийн хүч гэдэг нэрийг сонгосон байхгүй юу. Тэгээ би өөртөө итгэх итгэл ярьчээд би эндрийн ан зогсох юм уу? Өөрөөсөө асуусан байхгүй.
Би нууж шít. Би Бие хэлсэн. нуу. Итгэлгүй шүү дээ. Итгэлгүй байна. Тэнгуутаа надад өөр микрофон өгөөч гингуудаа шууд нөгөө энтрээс гарч ирэнгуудаа би слайд бэлтээгүй. Ганцхан зураг гаргаад 10 минутын турш зүгээр л тайцыг эзэнсэн байхгүй. Тэр үед би юу мэдэрсэн бэ гэхээр энд би яг өөр шүү дээ. Хүмүүсийг алга ташуулж гин, бодлогошруулж гин, Хамт инээж гин. асуултанд хариулуулж гин, инээж гин. Өөрийгөө доогуулж гин тий. Алдаа дутагдлаа чөлөөтэй ярьж гин. Би юм байсан. Ингээд ингэчлээ гэдэг ч юм. Ер нь бол яг тийм өөрийгөө олсон мэдрэмж байсан. Анхных бол. Гоё юм. Тий. Яг тэгдэг. Хэрвээ тэгж өөрөө мэдрэмж аваагүй бол бас л та яг нөгөөдөл найз уучид давтаал юма стралд нь оруулаад зэгцлээл тэгээд энэ дээр хастайхан байршуулаад усаа байршуулаад ингээл ярина. Тэр бол нэг автоматар ингэж ярина. Түрүү яг ингээд микрофон аваад эндрийн хажуугаас гараад ярина гэдэг чинь хүмүүст та шууд харилцаа өсгөж байгаа байхгүй. Энэ бүр үлддэг л дээ өөр дээр те маш гоё мэдрэмж. Ер нь бол жишээлбэл та одоо 20 наснда байлаа гэж бодъё л да. Тэгэхэд эдгээр зүйлийг олж мдэггүйгээр те таниг байсан бол тэр 20 насн дээр та одоо ямар бодолтой тийм ямар зүйлийг хийхийг төлөвлөсөн байсан бол гэж бододгоо зүгээр ухраад. Яг одоогийнхаа ухамсар мэдлэгээр юу? Өгөө. Энийг олж таниг байсан бол төөрөө явчлаа ш та. За. Тойроо гараа явчихлаа гэхэд ямар байдалтай одоо цараа сууж явах байсан болоо. Энэ зүйлийг одоо бэрхшээлийг давахгүйгээр зүгээр урсгалаараа байсан болов. Нөгөө л нэг найзуудын хэвийн байдал нөгөө л нэг ээж болно ингээл хэвээр авилдах байсан болоо. Яг үнэ. Тийм үндсэн одоо наад захын одоо хүүхэд төрүүлэх гэдэг ч юм уу те. Зөв тийжээх Хинрийн ажиллаа хийгээд. хүмүүжүүлэх биш. Тийжээх. Хүмүүжүүлж чадахгүй шүү дээ өөрөө юу ч мэдэхгүй байгаа учраас. Тийм л байдалтай 60 70 80 хүрэх байсан баг. Олоог байсан бол. Тий. Тэгэхээр ингээд зөв зам дээрээ зөв цагтаа гарч ирсэн нэг талаа бурхны бэлэг. Зоохгүй юу. Одоо би бас тэгж анзаардаг. Ер нь бол одоо ингээд хөөргөө хөгжүүлнэ амжилтанд хүрнэ гэж хүмүүс ярихаар өглөөр 5 цагт босъё. 1 цаг уцаа ингээд унтрааж уцаасаа холдъё. Гүүж бай гэдэг ингээд ариг эрг юмыг ярьдаг л да. Усан цэлий, фитнест явъя гэдэг. Тэгээ эдгээр зүйлийг хөвшүүлж эхлэх алхмууд бас хэцүү юу? Харин тийм маш хэцүү. Ягаад гэвэл 5 цагт босъё гэдэг зорилго тавьчихж байгаа байхгүй. Тэр хэцүү байгаа. Тэгээд Ягаад 5 цагт босох гээд байгаа? Юуны төлөө? шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь юу юм? 5 цагт босоод хийх юм тодорхой ах хэрэгтэй байхгүй. Ном унших гэж байгаа юм. За тэгвэл ном унших чинь тийм хүчтэй зорилго үгүй. Ном уншчаа би мэдлэгтэй болох гэж байна. За саятан болъё, тэр бомтон болъё. Баян болж байгаад маш олон хүн туслая гэдэг зорилготой. Тэр эрдэм мэдлэг баян хүмүүс яаж сэтгэхэд байна? Ямар ухаан гаргаад байна? Тэрийг мэдхийн төлөө 5 цагт босч ивэл энэ бол жинхэнэ шалтгаан. Тэр нөгөөдний 5 цагийн клуб гэдэг ном байдаг байхгүй юу? Тэр ном нь болохоор тэр 5 цагт босох гэж байгаагаа хобби болгох гэж байгаа байхгүй юу? Бүр дурал. Босхгүй бол чиний амьдрал утга учиргүй юм шиг санагдвал тэгжээж босно. Түүнээс зорилгоо жижиг тавьчих юм бол босхгүй гэсэн үг. Яагаад босгож байгаагаа сайн бодоогүй учраас л хүмүүс босч чаддгүй. Жишээлбэл турыг гой битээ олъё. Турсан жалаа байсан жалаа амьдрал ингээл үргэлжлэе штэ гэж бодож байгаа бол тэр зорилго бол баг болсон дээр. Тэгэхээр шалтгаан нь айгүй чухал байдаг миний хувьд бол. Хүмүүс гайхдаг байхгүй 4 хүүхдийн хажуугаар сураад хөгжөөд хажууд нь орлогоо олоод хүүхдүүдэд хүмүүжүүлээ яаж болоход идэв. Надад чин хүсэл байж штэ амьдралаа сайхан болгоё гэдэг чин хүсэл байгаа учраас би шөнийн 4 цагт 3 сарын турш босож онлайнаар хүртэл сургалт авч ирсэн. Нүдэ анаач чамаагүй. Миний даалт ухамсар сонсож байгаа гэж Тасралтгүй суралцдаг одоо бол. Нойр чухал байдаг. 4 хүүхдээ ачаал байгааддаг. Гэсэн ч зогсоогүй тий. Тийм миний яг тэр хүрхгээд байгаа тэр зорилго маань өөрөө хязгааргүй учраас намайг буцаах шалтгаан болдгоо юм шиг санагддаг одоо л. Тэр зүйлд энэтэй хөгжилтэй юм тохиолдол л доо. Тань дээр болон таныг одоо ингээм амжилтын төлөө өөрийнхөө төлөө өөрчлөлт явьж хахад тохиолдсон тийм хөгжилтэй зүйл байна. Би бол одоо 4 цагцаа онлайнаар орлоо гэхэд унталтай айг болол. Хөрхөрч магадгүй. Тэр өөртөө тэмцэж явах үед бас хөгжилтэй зүйлүүд байна. Өөр төр чинь болон бас таны сургалтанд хамраж байсан хүмүүс дотор. Би ч нөө шүн босч ордог гэсэн учраас Австралид байсан байхгүй тийм Монголоо сургалт авсан учраас ялцчгүй цагийн зөрүүд гэж таарч ирсэн. Дээрөөсөө хичээл дээр унтдаг гэдэг нэртэй.
Тэгээ эхний хичээл авсан чи 3 өдрийн хичээл авсан багш маань мдээгүй байсан чи намайг бүр амар загнаад үл хүндлээ те хичээл дээр унтлаа гэдэг ч юм уу. Тэр нь бол дог тохуу болох миний одоо нөгөө хийгээд байгаа тэр зориултын бүх шалтгааныг тэр хүмүүс мэдэхгүй байхгүй юу? Яагаад ямар шалтгаанаар яагаад ядраад нойр нүрээд ингэ сууж байгааг хинч мэдэхгүй учраас би тэрийг дагуулахаар за окей тэр хүмүүс мэдэхгүй учраас л ингэж юм да гэдэг ч юм уу. Иймэрхүү байдалтай байдаг байсан. Сургалтанд сууж байна. Танхимаараа суулцсан та нар. За мэдээж бас хүмүүс л бас уралдаан тэмцээн зохион байгуулна, цуггаалж хөгжилтөн те ийм үйл ажиллагаанд явагдсан шүү дээ. Сургалт дахиад дэше яваад бичлэл уулзаад ирэхээр. За энэ дотор бас ингээд амжилтандаа хүрсэн мэт тийм үү сургалтаа бүрэн дүүргэсэн мэт ингээд бас нэг багтай арай юм жүжиглж харьцсан хүн бас хотлоо байна гэдэг нь анзаарагддаг. Одоо би хангалттай мэддэг энэ сургалт бол юу ч одоо хангалттай надад заахгүй байна гэдэг ч юм уу тийм хандлагатай хүмүүс байж идэг. Тэгээ би ч өөрөө яг 8 настайгаас хойш дэлгүүрт суусан байхгүй юу. Сая ингээ бодоо байжсэн чинь нийтдээ ингээ 20 гаруй мянган хүн баг 30-аад мянган хүний царайг харсан байгаа байхгүй юу. Харьцуулж 10 жил түүцэнд суусан, тэгээ худалдагч хийсэн, зөөгч хийсэн, одоо юу гэдэг дандаа үйлчлэгээний салбар гоо сайхны зөвлөх, зургийн студид ажилладаг, нүүр будалт хийдэг байсан, өсчин болсон. Дандаа нэг ийм мэрэгчлэр явчихсан. Олон нийтийн дундал яваад байсан биз? Ард түмтэйгээ. Австралид хүртэл ингээ 2000 монгол хүмүүстэй уулзаж үсийн засч өгч одоо нүрийг бодож өгдөг ч юм уу. Дандаа хүнтэй харьцдаг. Надад үс засхан сонирн биш тэр хүн юу ярих вэ? Ямар амьдралын төвхтэй байх бол. Тэг хүнийг ажиллаж яадаг үргэлж. Тэгээд ийм байна да, тийм байна да гэж хэлж яадаг. Тэг миний гол ийм өгөгдөл юм уу, хобби яг ийм шүү. Энэ хүнд юугаа хилчүүл энэ хүн яаж өөдрөг болох болоо гэж боддог. Хүнийг асаах гэдэг тийм. Асаах гэдэг тийм хобби. Эрх хандлагаас. Яг үнэ. Эсгээр унахгүй, гутраахгүй, улам дээр нь дэвслэхгүй те. Боломж байна штэ хамтдаа алах хэл та баяр хүрхий ямар гоё юм ингээд яг гоё юм хаваалцдаг те. Тийм өсөлттэй хүн биш чи ерөөсөө. Тийм би 14 настай байхдаа өөрөөс нь гисэн штэ. Яаж хүнийг үгээр уйлуулах вэ гэдэг зорилго. Өмнө болол гомдох те чадах. Тэрнээс кайф уйлуулна. Эрэгтэй хүмүүсүүдийг ч байсан бүр уйлуулцдаг. Тийм амар. Нинжистэл багтай. Тийм байна. Тийм. Тэгээд энэний ачаар бол би өөрийгөө олсон 3 жилийн өмнө би угаасаа чиглүүлэгчгүй юм байна. Аз жаргал, урам зориг, утга учирыг нь олоход уулзсан хүн болгонд одоо нэг юм хөнгөн мэдрэмж өгч итгэл өгөх юм өгдөлтэй хүн гэдгээ ойлгосон. Тийм байна. Би яг юмтай танилцаад өөртөө чинь хэдхэн минут ярилцаад буцаад ажил руу орж ирэхэд амар хөнгөрцөн байсан. Хүүшээ яагаад ингэж бас үнэтэйгээ нүр тулаагүй юм байгаа нзөө. Бас зарим юм чи ингэж аргалаад идэв юм биш үү? Сайхан харагдах гад, эрг харагдах гад тэр аргалдаг юм байна, чи жүжиглдэг юм байна. Нэг мэдээд авчих, энэ нэг өөрөөр байгаа гоё хүлээгэл авчих. Чадахгүй юм а битгий ингэж хүчилж, жүжиглж ядарч яв. Өөрөөрөө баймаар юм бэ. Би яг өөрөөс нь мэдрэмж авсан. Штар дэсээ өгсөж байхдаа баг тэр юмнуудаа навшин юмудаа ингээ хаяа дээшээ өгсөж байгаа санагдсан. Зарим нь жүжиглдэг юм байна би. Чамаас салаад аг анзаарсан. Вау, ямар гоё юм бэ. Баярлалаа. Цөөхөн ярим минут ярилцаж туйлаа. Тэгэхэд би яг тийм сериосны харагдах хичээдэг юм байна. Тэрэндээ би яг ядарч явд юм л. Тэгээд чамтай ярилцаа тэр шатаар өгсөд би дээшээ ажлын өрөөнд орж ирэхэд айгүй хөнгөн мэдрэмж авсан. Хөл байгаагаар аваад. Угаасаа бурхан чамайг ингээд бүтээсэн зохиос. Одоо яг байгаагаа хөгжүүлээл ингээл хөнгөн л явалтаа гэж өөртөө мэдрэмж авсан. Тэр яг хадгалагдаад үлдсэн. Тэгээ бас баярлж байгаа ингээд дэгцэнтэн сууж үзээгүү те хоёлаа олон цагаар ярилцж үзээгүү. Гэхдээ тийм сонин гаргалгаагаа хөнгөрцөн шүү дээ. Би нөгөө ингээд одоо хоббитэй болсон тухайн хүний нэг дутагдал ч юм уу энэ тал дээр хөгжүүлвэл дараагийн төвшөнд гарах юм байна гэдгээ бүр ингээ хоббитэй болоод яаж тухайн хүнд мэддэгдүүлэхгүйгээр буруутгал авахгүйгээр чиглүүлэх вэ гэдэг ийм тактикийг байнга бодож байдаг байхгүй юу? Над дээр тэгвэл тийм нэг юм хөгжилтэй те хөнгөн маягаар урамшуулад хэлсэн шээ надаа. Тэгсэн би бүр санагдсан. Зөндөл хугацаа байна. Та бол ингээд хангалттай л ингээд өөрийгөө ингээд явчих юм сан заахаа гэл ингээд хэлсэн. Өнгөрөх хугацаанд аягүй сум гаргалгаа гаргацсан байхгүй. Би энэ ч одоо 10 жил өөрөө хичээж явж байгаа байхгүй асуудлаа. За би барьтаарс хорч туршлаасаа өн дэрж जैन. Тэгтээ би юм гэдгийг мэдээд байгаа. А тэгсэн ч бас энэ бол гайгүй дээ гэж бодож авсан юм бол над гай болж авсан юм байна гэдгийг чамаас олоод харцсан. Тэгэхээр одоо тэрнээс ч хойш би тэр 2 сарын хугацаанд тэгэхээр би баг мартахаа шахаж шít нэрээ ингээ муу зүйл чинь мартагдчих штий юм байна. Нөгөө надаас гэгтч гэрээ те тийм нэг буцаж наалтах гээд байдгүй юм шиг байна шүү дээ. Одоо бол сая энэ
шинэ онд бол би тэгээд хөнгөрөөл ороод ирж шít. Вау. Йоо ямар гоё. Тэгээ би дараа нэг таарад одоо лекц сургалтын ч юм уу сараатай ярьж байгаа нэг очиж суух хэрэгтэй юм байна. Заавал тэр чиглэл энэ чиглэл гэж би санал тавихгүйгээр энэ хүүхдээс юу ч сонссон надад авч гээхийн ухаанаар хандвал маш юм үр дүнтэй юм гарч ийн гэж бодсон. Тэгээд би нэвтрүүлэгтээ ураад би энийг зөвхөн ганцаараа мэдэж ганцаараа урагшаалах биш ээ. Энэ олон нийтэд энэ тухай мэдээлэл хүргэе. Хүмүүс яагаад хувь хүний хөгжлийн талаар ярьдаг болсон юм. Тэгээд яагаад өөртөө ийм үлгэр дуурайл үзүүлж өөртөө энэ дээр харилцаа үүсгэж чадахгүй ямар их хүмүүнээс нэгтгэе. Хүүхдээсээ, найзаасаа, хамт олноосоо өөрчлөлтийг нэхэд байдаг, үр дүн нэхэд байдаг. Яг өөр дээр нь юу байгааг мэдэхгүй ямар өндөр шаардлагатай амьдрдаг юм бэ? Яасан өндөр стресстэй хотод байдаг юм бэ? Тэгэл нэг ингийн утаа төгжрэл машин тог цахилгаан нүдэнд хартах зүйлээ далаацтай яриад тэгээ яг хайртай хүмүүстэйгээ ямар харилцаанд амьдраад байгаа юм бэ гэдгийг хардгүй юм байна гэж олж мэдэрсэн. Тэгээ залуу хүмүүс энийг яасан сүрхий хараа гэж өөрөө чи анзарч илаа. Сургалтанд хамрагдаад хүмүүс ирээд баярсан сэтгэлдээ ямар байдлаар өөрчөө илэрхийлдэг, цэцэг бариад ирэх юм уу, үр дүнгээрээ харуулж гин үү? Зарим нь ингээд зүгээр танд буруутгал өгч гин үү? Олон цагаа танд зарцуулж тээ ингэжтэй гэж гомдолж явах юм уу? Ямар мэдрэмж ирж байна вэ? За би бол яг ийм төлбөртэйгээр сургалт бол баг хийгээгүй. Ер нь бол бүх юмаа өнгөө цацсан. Одоо миний фэйсбүүкийг ухах юм бол бүх мэдлэг маань ил байгаа. Хүмүүстэй хуваалцах галээ. Тийм, YouTube дээр бол ингээд 400 гаруй бичлэгтэй. Айгүй сонирхолтой нэг юм олж мэдсэн. Тэр юу вэ гэхээр би 3 сарын өмнө нэг Club House дээр явжсэн чинь нэг хүн гарч ирээд сайн байна уу Сараа гэв. За сайн байна уу гэсэн чинь өөрийг чинь 2 жил дагсан хүн байна гинэ. Тэгээ нэг ч удаа надтай уцаар яриаггүй, нэг ч удаа чат бичээгүй. Тэгээ зөвхөн миний бичлэгүүдийг, миний яриануудыг сонсож байгаад өөрийгөө хөгжүүлсэн. Сэтгэлийн амар амгалангаа олцсон. Утга учираа олцсон. Өөрөөсөө бүх одоо тэр хүчлээд байгаа бүх юм хайцсан тийм хүн гарч ирсэн. Тэгээ миний угаасаа бичлэг хийж байгаа гол зорилго нь тийм байдаг байхгүй юу? Ямар ч нөхцөл заавал надтай уулзаагүй энэ бичлэгийг үзээд ухаарах боломжийг би олгож чаддаг гэж боддог байхгүй тэгж хийдэг. Тэгсэн чинь үр дүнгээ өгсөнд нь би бүр үнэхээр их баярлсан. Айгуу гоё мэдрэмж өгд юм билэ. Тэг нэг болох гэжсэн үе маань буцаад болохгүй ах шалтгаан маань гарсан. Гэх мэтлэн хүмүүс одоо талархал маань айгуу ихсэж байгаа. Найзууд маань хүртэл те. Тэгээ одоо бол жоохон нэг үн цэнтэй бэ гэж бодоод төлбөртэй сургалт одоо дижитал платформ дээр надтай уулзаагүй яг тэр мэдрэмжийг авах хэвээр тийм системийг ухсарсан. Одоо энийг гаргах гэж бараг ингээд 5 жил боллоо. 5 жил суралцлаа. 20 гаруй жил өөр дээр ажиллалаа. Системээ ухсарсан. Би нэг ийм замтай. Тэмдэглэдэг. Ямар байж байгаад ямар болох ёсноо бас мэдчихье гэж бодоод би YouTube дээр хийсэн. Одоо жишээлбэл эхнийхээ сургалт руу орсон чинь бараг би чамааг юм болгоцсон гэ багш нар яриад эхэлдэг байхгүй. Багш нарын нэг ийм 2 төрлийн багш нар гэдэг бахархаж байдаг. Тийм. Барьцаалж байгаа юм шиг шаардлага тавьж байдаг. Энэ уучлаар яриг тасалчлаа. Надад ч амьдрал дээр анзаардаг байдаг л та. Хүүхэд бай, хувь хүн насанд хүрсэн ч юм бай ингээд хуваалцаад юм аа ингээд мэдгэн мэдээл хуваалцсан. Буцаад тэрийг нэг юм барьцаалах маягаар шаардлага тавих гэдэг. За түрүү өөрөөс чи хэлсэнчлэн чин сэтгэлээс хуваалцах хөстэй бас хүмүүс байна. Яг өөрөөс бас энэ зүйл тохиолдоод байна те. Тохиолдонгууд нь би шууд бичлэгээ хийж эхэлсэн байхгүй юу? Ухаарсан юм болгоно бичлэг болгоодсан байхгүй юу? Тэгсэн чинь комментэн дээр хүүе энийг сая 800 мянган төгрөгийн төлбөртэй сургалтаас ухаарсан зүйл чи үнэгүй оруулсан байх ингээ YouTube дээр тэгж байгаа байхгүй юу? Тэгээд би өөрийгөө одоо баримтжуулъя YouTube дээр хинч намайг үзээвлээ. 2 хүн үзсэн ч хамаагүй бичлэгээ оруулъя гэж одоо оруулж эхэлсэн гэсэн үг. Сошиал дээр авах зүйл байна. Гээх зүйл ч асар их байна. Аюултай зүйлч байна, аюулгүй зүйлч байна. Тэгэхээр хүмүүс одоо бас нэг үе бодвол ялгаа заагаа мэдэж юу хүсэх үү, юу сонсох гэдгийг мэддэг болсон. Би өөрөөс нэвтрүүлэлтэд урьж байгаа нь бас хүмүүст мэддэгдээ танигдаасаа цөөн тооны хүмүүс мэддэг, цөөн тооны хүмүүс харьцдаг гэдгийг байгаасаа үндсэн араамаа босгоцсон энэ зүйлд ингээд цуг цаашаа алхаа явчаасаа. За мэдээж бид энэ хүнд үйлчлэх гээд байгаа хөгжилтөнд нэмэр тусалах гэдэг хүмүүс төдийлөн айхтар мөнгөнд ач холбогдол өгдөгөө. Хүнийхээ үр дүн дээр тэжээгдэж баярлж бахархаж явдаг. Хүний амьдрал цаана явж байгаа учраас тодорхой хэмжээний тав харамтс байлгүй яах вэ? За бараг жишээнх нь боломжгүй нэгэнд бол өн төлбөргөө заагаал сургаал явж идэг. Ийм л хандлага харагдаад байдаг.
Тэгэхээр нөгөө өөрийгөө гихгүй олонтой ингээ аваа явж байгаа чинь харилцан хооллоод иш нэг тий. Яг үнэ. Тэгээд тэр үн төлбөргүй гэдэг чинь өөрөө үн цэнгүй болгочоод идэм байх. Хүний хариуцлага өргөх байна тий. Саад хүн бас. Одоо тэр хүн надад сая төгрөг өгсөн бол надад сая төгрөний дати юм авах гээд нэг гоё нүдэн бүлтийгээл амар хөөрхөн харах нь штэ тий. Тэгэхгүй ингээд огт мөнгө төлөөг учраас миний үг бол ямар ч үн цэнгүй байгаа байхгүй. Нэг хүн яг 4 саяын төлбөртэй сургалтанд суучаад юу ойлгосон бэ гэсэн чинь мөнгө ухаалаг засцуулах ёстой юм байна гэдгийг бүр яасан махандаа шингэтэд ойлголоо гэж байгаа байхгүй. Ерөөсөө хүн зориулсныхаа хэмжээгээр анхаарлаа өгч идэм юм. Өнөөдрийн бичлэгийг сонсож байгаа хүн зүгээр бидний яриаг сонсоод хоёр үгийг ашиглаад амьдралаа өөрчлөх боломжтой. Гэхдээ хүмүүс тэгж одоо анхаарлаа өгдөггүй. YouTube-ээр дүрэн маш гоё гайхалтай бэлэн бичлэгүүд байна. Тэг. Анхаарлаа гоё сэтгэл гаргаад энэ хүн чин сэтгэлээсээ бид нар туслах гад байна штэ. Ойлгуулах гад байна штэ. Зүгээр ядарч туршаад үзэх хэрэгтэй байхгүй юу? Туршаад үзэх юм бол амтыг мэдрэх нь штэ. Тэгвэл тэргээр явчихна гэсэн үг. Тэгхгүйгээр үнэтэй юм үн цэнтэй байдаг гэд өндөр төлбөртэй юм руу оронгуудаа төдий чиний юм авч чадахгүй болонгууд шантрал үүснэ, хөлөвтүүлнэ тий. Би өшөө сайн хөлөвтүүлаасаа гэж боддог байхгүй. Тэгжээж хүмүүс хэрсэн болно. Тийм. Мэдэгддэг байхгүй. Би багшаа сонгохдоо бараг цөм бэлгээ ингээд чагнадаг. Энэ хүн миний багш болох мөн үү? Тэгтээ хэсэг хугацаанд штэ. Тэгээд дараагийн төвшөнд гарчвал би ахаал багш хайдаг. Багшгүй нэг хорон мөчж байдаггүй. Одоо ч гэсэн би 3-4 төрлийн багш коучтэй явдаг. Тэгжээж би дамжуулдаг байхгүй. Яг юм гинжи хэлхээ шиг. Би хүнээс авч байгаа учраас би өгөөд байгаа байхгүй. Тэнд мөнгө төгрөгөөр зарцуулаа, сургалтанд сууж ээж бусад хүмүүст өгч байгаа гэсэн. Хувиргаж байгаа гэсэн. Яг үнэ. Ингиж хариуцлагатай хандаж гинжин холбоонд явж хин хаана бас хүнээ бодож хамгаалтай байх хэрэгтэй байхгүй юу. Хин нэгэн уран тод ярьдаг, гоё ярьдаг ийм хөгөлтэй хүмүүс байдаг ш монголчууд ер нь нэлт энийг одоо ингээд өөрсдөө нэг тодорхой хэмжээний цөөн тооны сургалтанд хамрагдаад коуч гэж нэрлээл албан газар очивол олон нийтийн газар гүгэл нэг нэрээ уцаарай ингээл яриа явчихдаг. Энд чинь нөгөө талтаас аюултай байхгүй юу. Босод тэр их хөж хөдөлмөр хөрөнгө зарж байгаа хүмүүсийг өнгүүдүүлж байгаа байхгүй юу. Анги хамт олноо нийгэм магадгүй Монгол улсын нүр царайгч буруу зүйл ярьж хазгаалгаснаар бас бигүү байдал оруулах магадaltaй. Аяанда чанаргүй коуч нар ингээд багш нар шигшигдэн хүмүүс очихоо байна. Цагаа ихээр тэг нь. Ялгааг нь мэдээдэг чанартай мундаг яг сэтгэлээрээ явж байгаа коуч нар угаасаа тунаад үлдэнэ. Тэгээ хүмүүс намайг маш их болиулах гэж оролцсон. Толгойтой бүхэн коуч, толгойтой бүхэн багш. Хувь нь юу гэж л ярьж штэ. Чи яагаа яриад байгаа? Гэхдээ эн чинь миний сүнсний ажил юм чинь би энийгээ хиймээр штэ. Өөрөө мэдэрсэн байдаг. Тийм. Хүмүүс тусалж чадлаад штэ. Би яагаад тэр хүмүүс муулахын төлөө тусалж чадах боломжоо би яг алдна гэж талархал орж ирээд энэ амьдралаа өөрчлөөд байна. Нэг ч гэсэн хүн туслая л гэсэн бодлоос би одоо хийсээр л байна. Зөв. Яг энэ дээр нэг хэсэг хүмүүс айгу үгүйсгэлтэй харагдаж байсан. Миний анзаарснаар хүн болгон талдах хүмүүсээр ярьдаг болж, сүнс ярьдаг болж, эцэг үгтэй ярьдаг болж. За тэгэл бас орчин цагтаа янз бүрийн үг хэллэгүүд, англи үг хэллэгүүд оруулж ирж сонирхолтой болгооднес ярьдаг болж одоо коуч гэдэг үг мэгдсэн хэллэгдүү байлаа шүү дээ сайхныг хүртэл. Тэгээ яг ингээд анзаараадсэн чинь цагийн ирэхээр энэ маш багассан байна. За өөрөө ч хэлэхэд анзаарч байна. Нэг хэсэг маш бүр хувийнч багш авлаа л гэн танхимаар сурлаа л гэн хэсэг бүлэг найзаараа ч явж ирнэ нэг тураах бүтээгтүүнд ингээд хошууранд татагддаг шиг энэ цаг уугаад амар сайн турж яана гэдэг нэг үг хошуурдаг шиг те ийм байсан шүү. Байгуулга болгоо ингээд 7 хоногийн хэд өдөр чи ингээд тим коуч гэж ярьдаг гэсэн. Харьцангуй одоо нэрэ цөөрсөн санагдаж шүү. Тоон тэр ярианы юу гэхээр энэ цагийн аясаас шалгарж байгаа юм байна. Нөгөө нэг сүлжээ бүтээгдэхүүн гарч ирээд хүмүүс суурамчийнхнийг мэдээд ингээд хэрэглээ багасдаг шүү. Тэнтэй адилхан байна те. Хүмүүс энийг төөрөгдөл байдаг. Коуч болгон өөрийн гэсэн туулалтай, онцлог, өрмөж байдаг. Гэтэл бүх хүнд таарна гэж бодчихдог байхгүй. Тэр хүн тодорхой хэмжээний хүмүүст таарч байгаа байхгүй юу? Харин бид нар таарахгүй гэж болох байхгүй юу? Тэгж ойлгохгүйгээр 1000 очингууд 1000-уулаа 100,000-уулаа ингээд 200,000-уулаа нэг хүндээ шаваад ирэнгууд амжилтгүй үр дүнгууд нь 1000,000-аар гараад ирнэ. Ингээл буруу болчихж байгаа гэсэн. Тэгэхээр өөрийнхөө дотоодыг одоо чагнаад энэ хүний ярьж байгаа тэр нюанс, ярьж байгаа ухаарал ойлголт нь яг үнэн үү?
Чамин чунд болны хэлснээр ясын цайтал шалгах хэрэгтэй. Тэгжээж багшаа сонгох хэрэгтэй л гэж хэлмээр. Яг үнэ. Насан туршид бол ингээд янз бүрийн сургалт мэдээлэл аваад коуч багш нар аваад ингээд ярилцж болж байна. Хүүхдүүд бас шаардлагатай юм шиг надад санагдсан. Хүүхдүүд энэгээр цангаж идэв юм байна. Сая 2025 оны өсвөр сэтгүүлчдийн шинэ жилд өргөдөж оролцсон. Тэр хүүхдүүд арай нээлттэй юм байна. Уншдаг юм байна, бичдэг юм байна. Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын дүүргэдийн төлөөлөл нэрсэн. Сэтгүүлч мэргэжилтэй болох гэж байгаа охид хөвгүүд. Тэгэхээр тэдний үг хэллэг яриад арай илүү бас өгөгдөлтэй байна. Цаанаасаа сэтгүүлчийн мэргэжлийг сонгох гэдэг учраас. Тэгэхээр хүүхдүүдэд энэ айгүй бас ийм шаардлага өндөртэй байдаг юм байна. За яг цөөн тооны хүүхдүүд мэдсэн сурсан юм а илтгэл маягаар хуваалцаад явдаг юм байна. Тухайн хүүгүүдийн одоо жуулган охтуудын чуулган дээр. Гэтэ томчууд энийг ингээд гаргаагаа хайгаад олоод явж байгаа сүлжээгээрээ. Тэгэхээр хүүхэд багт нь гэмтэл багтаа үед нь энэ талын сэтгэл зүй болон бусад талын мэдээлэлээр одоо тэр коуч гэж хэлэгдээд байгаа хүмүүс хүүхдүүд рүү хандсан зүйл хийвэл их зүгээр юм уу би анзаарсан. Хоёрдугаарт Баянгол дүүргийн эцэгчийн төлөөлөл энэ жилийн хүлээж аваад би охиныхоо сургуулийн төлөөлөл болоод ингээд томоохон арга хэмжээнд очиж оролцлоо. Баахан коуч нар тайзан дээр араасаа гарч ирээд минутаа аваагаад яриад таарсан. Уулан тэр заалан дагаа аав ээж нар чинь хүүхдүүд сургуулаа төлөөлөд очсон учраас асуудлаа ярилцсан байх гэж утсан юм би. Баянгол дүүргээрээ ийм ололт байна. Ийм дутагдал байна. Эцэг их сургууль төрийн удирдлагын хэмжээнд бид нар яаж хамтруулж цаашаа ашигтай явах вэ гэж ярилцголоо гэж утсан чинь баахан коуч нар гарч ирэл ингээл эрүүл мэнд сүнс ийм амжилт дутагдал гэж яриад гарчинлээ. Надад зарим нь таалагдсан, зарим нь бол таалагдаагүй. Аав ээжний төлөөлсөөр нэг ч хүн гарч сэтгэлээ хилээгүй. Энийг бас жоохон мэдрэмжээрээ зохицуулж явал зүгээр үү би албаудаа анзаарсан. Яг үнэ. Миний хувьд бол охиныхаа сургуулийн одоо яг үеийнгийн 9 ангийн хүүхдүүдэд одоо нэг удаагийн энэ зорилго тодорхойлох одоо жинхэнэ зорилго юуны төлөө амьдрах гэдэг амьдралын утга учирын тухай нэг лекц орё гэд бас сургалтын менежертэй ярьсан байгаа. Хоёрдугаар гэх юм бол эцэг хийгчүүд өөрсдөө өөрчлөгдөх юм бол хүүхдүүдээ өөрсдөө чиглүүлэх боломжтой. Яг үнэ. Одоо ингээ коуч болох гэж байгаа одоо биш коучийн ур чадварыг хүн болгон эзэмшчих юм бол асуултаар тухайн хүнийг ухааруулах бүрэн боломжтой. Хүүхдүүдээ хань ижлээ хамаатан саднуудаа бид нар нөлөөлөх бүрэн боломжтой байхгүй. Энэ сургалт маань бол өөрийнхөө өөрчлөлийг бусдад нөлөөлөх чадвараа нэмэгдүүлэх гэсэн хүмүүс тохиромжтой тийм сургалт байхгүй юу? Зарим нэгэн өмнө болохоор мэрэгчлээ олгоо явчихж байна. Зарим хүмүүс ажлын хамт олондоо ашиглаж байна. Гэр бүлтэй ашиглаж байна. Манай ангийнхнаас жишээлбэл. Тэгж байна. Хамт олон дотроо тийм. Хүн болгон сурах ёстой чадвар. Зүгээр ChatGPT интернетээс асуугаад яаж асуултаар хүнийг чиглүүлж өөрөөр нь ухааруулт юм бэ гэж асуухад л хариултан гараад ирнэ гэсэн. Зөвлөх биш. Асуух, ухааруулах талаас. Хов хүний хөгжлийн болон би бол одоо миний нэвтрүүлгийн нэр өөрчлөлт гэдэг нэртэй подкаст. Над дээр ингийн ч хүн ордог, заалны танилж хүн ордог, спорт урлаг, алдаж онж авсан хүмүүс ч оролцдог. Тэгэхээр ер нь бас нэг юм ярианы чадвар илтгэх байдлаа зарим хүмүүсийг битгийгээс андуураасаа гэж боддог. Ард нь ямар том хариуцлага, хов хүний амьдрал цус нөлөөс яригдж байгаа вэ гэдэг дээр анхааралтай. Сэтгэлээсээ чударгаар хандаасаа тэрхийг санхүү мөнгө гэж бодхоосоо илүүтэй. Тэгэхэд л дөрөвний яг өөрөө чийлэлчлэн хин үлдэхүү, хин жигшигдээд ихтгэл ялгаа гардаг юм байна. Тэгээ би өөрөө ч бол маш харахдаг. Одоо ингээд танилцаад 2 удаа уулзж байна. 4 хүүхдийн одонтой ээж ингээд бие авч явах байдал, хүнтэй харилцаа хандлах байдал. Ингээд 1-2 хүн, нилээд хэдэн хүн, нилээд хэдэн 100 мянгаараа ингээд төлөвшөөд харилцаа хандлагаа бид нар өөрчлөөд ирвэл цаашдаа Монгол улсын хөгжил яригдчих шүү дээ. Бид нэр одоо өөрөө Австралид байхад жишээлбэл ингээд хил ус муутаал очиж штэ бас ингээл очиод амьдралаа сайжруулах очино. Анхны бэрхшээлүүд хэр толгорч ив тэнд байсан монголчууд өөр чинь хэр илгэмсэх хандаж тусал дэмжиж тэр улс орны иргэд бас өөрийн чинь ямар талыг онцлон сонирхож ив Монгол эмэгтэй хүний хувьд. За нөгөө одоо бодлоо юун тал тухамсар өөрөөртэй ажиллаад нэг архаа олцсон нэг эмэгтэй Австралид очиж байгаа байхгүй юу. Визээ хүртэлтэй өөртөө итгэлийн хүчээр би олцсон юм шиг санагдал. Тэгээ эмэгтэйчүүд нь очиж цэвэрлэгээ хийд юм байна. Эрчүүд нь болохоор барилга дээр төмөр хийд юм байна. Арматур бидний нэгдгээр. Тэгээ би ч яахав нэг юм өндөр зорилготой, том зорилготой. Би өсчингээр ажиллана
Гэт тийм хариу байхгүй. Энэ Австралийн Сидней хот бүр Австрал даяараа нэг ч монгол хүн салаанд ажилласан түүх байхгүй. Сараа чи зүг бити тийм сони юм бод. Зүг цэвэрлэгийг очиж хий надад тэгжсэн. Тэгээ би яах вэ? За окей. Би тэгвэл үзүүлчихөө гэж бодоод чимээг орхисон. Тэгээ би 7 хоног хайхтай ажил хайхгүй гэж хийдээ 7 хоног Сиднейг үзэж хагаад яг 8-9 дэх хоног дээр 2 хоногийн дотор ажил олцсон байхгүй. Тэгээ хятад салаанд үсчингээр ажиллаа. Дараа нь Итали салаан руу хотын төв рүү бүр лагшид салаанд ажилд ороо. Сүүлдээ англи салаан руу ажилд ороод ингээд харуулж чадсан. Тэгээ ирж байгаа монголчуудын хувьд ялангуяа энэ Австрал гэдэг улс хүмүүсийг шигшэж авд юм байна гэж бодол төрсөн. Билэн эерэг, хүндлэлтэй, харилцааны соёлтой, дайчин амьдралынхаа төлөө зүтгэдэг хүмүүс тэнд байт юм бэл. Ярьж хүчтэй. Маш өрөвдмөр. Тэгээ амьдралынхаа балансыг алдсан. Зөвхөн ажил мөнгө гэр бүл гээ явцсан. Яаж жаргалтайгаар тайван энэ амьдралд амжилт олох вэ гэдэг арга ухаанаа мэддгүй юм байна. Би энийгээ заахад өгчмөр санагцsaахгүй. Би үнэхээр их ажилласан үнэн. Гэхдээ би сэтгэл зүйн хувьд үнэхээр тайван жаргалтай байж чадсан байхгүй тэр 2 жилийн хугацаанд. Тэгэхээр би бол тийм л онцлогтой байсан болов гэж бодож байна. Үнэхээр мундаг байсан. Намайг маш гоё хүндэлсэн. Монголчууд маань ч байсан. Тэгээ би сарын дотор Австралийн подкаст гэдэг тэрэнд бас урагдсан. Мэргэжлэр ажилладаг хүмүүс айгүй цөөхөн байт юм билээ. Тэгээд онлайнаар урагдаад Мельбурн гэдэг хөтлөгч эмэгтэй намайг хүрээд яаж мэргэжлэр ажилд орсон бэ гэдэг тийм зөвлөгт орсон. Бас сонирхолтой байгаа л да тэр хүмүүст болвол тий. Ер нь бол бид чи яг тийм штэ. Ажил мөнгө. Яагаад ч нэг цагтаа уралдаад тэгэхэд мундаг хөдөлмөрлөлөө гэж зарим саяхны хүний яриг сонсож хат 24 цагийн цаг нь хөрөлцдөггүй гэж хэл. Танаа тооныгоор сая би нэг харж ах тэр хөгжмийн зохиолч удирдаач ах. Энэ өдрийн цагийн хүмүүс цаг явуудгүй ямар хэцүү юм бэ? Хурдан орой олоосоо гэж хат надад бити орой олчоосоо юм амжуулах юмсан гэж би яададаг гэж байгаа. Нөгөө талдаа тэр хүн хөдөлмөрч юм шиг харагдаж байгаа боловч надад бол хэцүү санагдсан. Хизээд нь өөртөө амар амгалан ажиллах гээд байгаа. Хизээ өөрөө байх юм. Жаргах юм. Тэр нэг дуун уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй толгойгоо ажиллуулна. Тэгэл нөгөө нотонууд нь те. Энэ бас өөрөөс нь хэдий гарч байгаа үр дүн уран бүтээлийн ингээ сайхан мэдрэмж авдаг ч гэсэн махан би сэтгэл санаас яг хизээ гоё өөрөө байх юм. Гэтэл юм хоёр төлөлтөд харагдсан надад. Хүмүүс цагийн менежмент дээр анхаарлаа хандуулад энерги менежментээ орхитуулсан байдаг. Хизээ ямар эрч хүчтэй байдгийг хизээ энерги нь ундаг гэдгийг анзаардаг. Би туршилт хийсэн байхгүй. Би өөр дээр туршилт хийж байгаа байхгүй. Зөвхөн ажил амьдрал гэж зүтгээд байхад ямар байдгийг, ямар үр дүн гардыг. Одоо би нэг сард 2 юм хичээл бичигээ бодлоо гэж бодоход өдөр болгон шаналж байгаа байхгүй. 2 хичээлээ яаж бичих вэ гэдэг. Гэхдээ би шаналгаа болоод 3 хоног зүгээр юу ч бодохгүй унтцсан байхгүй. Тэгэхэд би нөгөөдөр нь босоод нэг өдрийн дотор хийчих байгаа байхгүй. Маш өндөр эрчим энергиэр. Тэгэхээр үр дүн чухал. Цаг хугацаа хамаахгүй. Энерги удирдах, энергийн менежментийг цагийн менежменттэй хослуулах хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүний үзэл бодлоос хамаарнаа. Заавал яардаг сэтгэл зүй буюу далд тухамсрын нэгтгэл өмчлөн тэрэн дээр тогтцсон уу? Тайван байхыг өөртөө зөвшөөрөхгүй байна уу гэдэг ийм ойлголтууд байгаа. Тэгээд тэрийг ч ухаж гаргаж ирнэ. Эсвэл өөртөө ажиллаад өөрөөс асуух нь шүү. Тийм байна. Зарим үед хүмүүс шууд өөрийгөө чөлөөлж чаддаг болчих одоо. Ажлаа зогсоож байна. Гэр бүлийн ажилыг шууд орхиол гараад агаарладаг болсон байна. Алхдаг болсон байна. За одоо жинзээ үеийнхэд байгаа чинь дураараа хүн харах дураараа байгаад юм шуулж өөрөө таатай байх гэж хүсэж байгаа юм байна. Заавал ширээний ард ингэж тийм сандалтай тэг суухгүй буудан дээр суугаад хөлөө ачаад тэгээд ажиллаа хийдгэр хийгээл амжуулаад үр дүнгээ гаргаал явт юм байна. Албатай юм шиг ёстой юм шиг бас ингэ шаардуулахгүйгээр ямаа хийдэг юм байна. Сайхан нэвтрүүлэг үзэж явах төрөл ер нь ингээд өөрөө маш хөнгөн ажиллаа хийдэг тийм хүмүүс чинь ээлтэй орчинд амьдраад хөрштөөгөө хүртэл ийм эвтэй найртай байхыг хүсээд ажил хамт олондоо хүртэл эерэг уур амьсгалтай байхыг хүсээд улс их орногоо төлөө хүртэл санаан зовж эхэлдэг юм байна. Захиргаан эрчим хүчээ би хэмнэн заавал олон өрөөний гэрэлд өдөржин хасаалт авах шаардлагагүй хэрэгцээ байхгүй багт. Нойлохоо усыг хүртэл шууд бүтэн дарддаг юм байна. Энийг урсгахын тулд зүгээр хагас дарчдаг гэж байна.
Гэхдээ би ингээд миний л их орондоо оруулж байгаа чадгал хувь нэмэргээд ашаагаар дүрэн жимсний модоо тариад нарны энергиэр эрчим хүчээ шийдээд ингээд байгаа нь энэ нэг өөрийгөө олоод байгаа хүмүүсийн үйлдэл юм байна. Миний гэсэн юм үзэл бодлонд харагтаад хамтдаа тэгээд энэ үр хочтой үлдээгээд ингээд сэтгэл зүгээ бэлтээд амар амгалан мэдэрсэн байт юм байна. Би бүр гайхсан. Гүнэл ус чинь тултан дараа л урсгад үстэй гэсэн чинь манай усны одоо хэрэглээ тийм байх тэр удаан үргэлж чадахгүй шүү дээ. Хомсдолд орж байгаа орнуудын тийм тагсаалтанд явдаг шүү дээ. Тэрхэд мэдэрсэн юм байна. Гадагшаа дотор яваад. Энэ нойлын цаасыг хийдгүү маа. Манай хэрэгжилж байгаа Монгол устгаа бүх нойлын цаас хайлтгүй гэж байна. Бид нар хайлдаг ч бодоол хийгээд дурсдаг. Хайлахгүй зарим тийм улс оронд ийм технологиор хайлдаг цаасууд байдаг гэдэг. Ингээ наазах юм ингээд энэ амар амлаг мэдрээд коуч болон сурч мэдгээд яваад байгаа хүмүүс чинь харин энэ мэдлэгээ ингээд хариуцлуулаад мэдэрсэн байт юм шүү дээ. Тэгэл босод хүмүүстэй хуваалцъя. Хамтдаа ингээд гэрээ өөрчлөе. Улс их орондоо нэмэр оруулах гэж ингэж хичээгээд байт юм. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг? Яг үнэ. Одоо тэр нэг усыг гамгүй хэргэлдэг хүн биш үү? Өөрийгөө гамгүй хэргэлдэг хүн байгаа байхгүй. Хандлага нь. Өөрийгөө тоодгүй учраас хэнийг ч тоохгүй гэсэн үг. Хөвчлэн нэг юм хүмүүсийг одоо доромжилдог, одоо янз бүрийн хандлагатай хүн хөвчлөө өөрийгөө тоодгүй, өөрийгөөс доромжилдог, өөрийнх нь дотоод дуу хоолойгоо өгөөсгдөг хүмүүс байдаг. Би өрөвддөг байхгүй. Миний өмнөөс хараал хэлжлээ намайг доромжилж. Өнгөц хэсгэр бол их гоё ханган ялгарч харагдах гэдэг. Гэхдээ тэр хүн өөрийгөө өдөр болгон 24 цаг доромжилдаг хүн байгаа гэсэн үг. Ерөөсөө тэр энергиэр хучигдсан хүн байгаа. Тэгэхээр өөрийгөө хайрлах хүн ертөнцийг хайрлна, эргэн тойрноо хайрлна. Хайр гэж ямар гоё зүйл байдгийг амар амгалан мэдрэхийн гоё эдэн шít гэдгээ шууд цацрааж эхэлнэ гэсэн үг. Тэр хандлагаас л хамаарна. Амар уриалдаг хөөхгүй ч гэсэн хамт ажилтдаг хүн нэг халуун кофе бариад ороод өгтөл хайр штт. Яг үнэ. Гадуур хувцсын дөрүүлэл аваад өгтөл хайр штт. Энэ л ерөөсө зөвхөн багаасаа хүмүүжих биш. Одоо энэ амьдарч байгаа цаг хугацаанд бид нар хийж чадхал үйлдэлүүд байхгүй. Тэгэнтэйгээ бодоод үйлдэлдэг хийдэг байхгүй. Цаанаасаа. Тэгэхээр энэ маргаашаас эхлэе. Маргаашаас яг ялна гэдэг чинь Монголын хамгийн дэлхийд алдартай үг байхгүй. Маргаашаас. Уул нь яг одоо энэ цаг мөчөд танихгүй ч гэсэн нэмсгэлээд өнгөрөх бахархах ямар хөөрхөн эмхтэй вэ? Ямар сайхан залуу вэ? Тэ ийм яанаас болоод өмсөж. Яагаад ийм машинтай олчихдээ? Бахархаад сайн сайханд хүний өмнөөс баярлж сурах хэрэгтэй байхгүй болно. Тэхлийн бол бүр өөдөө явдаг юм шүү. Удахгүй сар шинэ болгож байна. Сайхан Монгол дийлдэ өмсөд нэвтрүүлгийн маань хүндэтгэж хүрэлцэн ирсэн. Танд үзэг сонсогчтой хүмүүс маш их баярлалаа. Гэр бүлд наад жаргал хүсье, хамт олон амжилт хүсье. Шинэ эхлүүлсэн зүйлээ, зорьсон зүйлээ 2026 онд заавал эхлүүлээрэ. Өөртөө ч бас удахгүй дахиад зочноор орж ярилцъя. Өнөөдөр бол би зөвхөн өөрийн чинь үйл ажиллагаа тань мэдүүлэх байгаа санаа оног үзэг сонсогчтой хүрэллээ. За ингээ үйл ажиллагаа эхлээд танхимаар болон онлайнаар яваад ингээд ирэхээр тантай бас холбогдож эргэж уулзъя. Алдаа оноо үр дүн ярилцъя гэж бодож байна. Сар шиндээ сайхан шинэлээрээ цагаар сарын өөр амьсгал орчих санагдаад шүү дээ. Сайхан баяр штэ. Энэ дээр нэг тийм яг нэг хүндэтгэл хайр дэвсээд том жижиггүй нэг ингээд гомдлоо тайлаад уучлаа гуугаад ингэж сайхан ив сахдаг юм өсөр том цагаан ангийн баяр шүү дээ. Бүх юм нь те. Тэгэхээр дүүдээ өндөр амжилтыг хүсье. Дараа нэвтрүүлгийн маань уулгыг хүлээж авч дахин хүрэлцэн ирж оролцоорой. Манай Хөхтөнгөр радио бол Монголын анхны FM радио 82.9 болон 119 төр машин дээр явдаг. За мөн Хөхтөнгөр гэж гэрэлээр бичин хөтлөгч бидний хүргэдэг тэ сонирхолтой подкастуудыг YouTube болон Facebook телевизээр хүлээн авах бүрэн боломжтой. Өнөөдөр бид тэрийн нэвтрүүлгийг манай Батүлзийн найруулагч маань одоо бэлтгэн үзэх сонсогчтой хүргэж байна. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн Гамбатын Сарангой юм их ийм сайхан өсгөдөө дахин аз жаргал сайн сайхныг хүсье. За нэвтрүүлгийн төгсгөлд бас үзэгч сонсогчтой хэлэх юмсан энэ тал дээр нэг монголчууд маань жоохон анзаарч хаасаа надад нэг жоохон тийм дутагдaltaй санагдаад байдаг юм а гэж бодож явдаг зүйл байна. За баярлалаа. Ямар их гоё хүндэтгэлтэй, ямар гоё магтаалуудыг надад хэлвэ. Сайхан тосон хүлээж авлаа, талархлаа. За үзэгчтэй хандаж хэлэхэд өөрийгөө одоо ямар байгаагаа эхлээд мэдрээсэй гэж хүсэж байна. Тухтайгаа мó, ууртайгаа мó, гомдолтойгаа мó, сэтгэл санаа чинь сайхан байгаа мó, муухай байгаа мó тэрийг эхлээд тодорхойлоосэй. Тэрийг тодорхойлцсон бол яг энэ байдлаараа
хөгжлүүлж амьдрмаар байгаа мó? Өөрөөсөө асуугаарай. Үнэхээр хүсэхгүй байгаад бол өнөөдөр өөрчлөх сонголтыг өөртөө хийгээрэй. Хэрхэн яаж хүрэх вэ гэдэг би ярмааргүй байна. Тэр арга ухаан аяандаа олддог. Аяандаа тэр сургалтууд, ном, тохимол бүх юмуд гарч ирнэ. Та бүр ингээд зогсохгүй галт тэрх шиг л тэр зүйлүүдийг мэдхийн төлөө явна. Амьдралаа сайхан болох бүрэн боломжтой. Сэтгэл амар хэрнээ амжилттай амьдралыг бүтээх бүрэн боломжтой шүү. Би өөрийнхөө амьдралаар мэдээд туулаад одоо мэдрээд явж байна. Тэгэхээр таа ч гэсэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За, миний нэвтрүүлгийн нэр чинь бас сонь шүү дээ. Өнөөдрийг өөрчлөлтийг одоо өнөөдрөөс бас эхлэх боломжтой шүү дээ. Яг өөрөөсөө. Тэг ингээд нэвтрүүлгийн урилга хүлээж авч ирсэн. Зочинтой баярлалаа. За дахин сайн сайхны хүсье. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. За.